дуудлага өгье. Миний амьдралын зам бусдын гараар зурагдаж, эгэл жирийн амьдрал минь нэг л өдөр хар дарсан зүүд мэт болж, үзэн ядалт хорслоор дүүрэн, бас гутрал шаналлаар үргэлжилэх юм гэж дааж сонссон. Та ямар хэрэг хийснээ мэдж байна уу? За, ямар завар байна? Зүгээр дээ ханиад байна. Одоо нэг тариа хийгээд халуунч нь буунаа. Та санаатаагаар бусдын амь насанд хүрсэн. Би идмээргүй. Надаас холдоод өгөөч. Би гүйж байна. Чи яагаад ингэж байгаа юм бэ? Би чамайг орхиж чадахгүй хараа. Таны шинжилгээний хариу гарсан. Би юу ч ойлгосонгүй. Танаас дохын вирус илэрсэн. Өөрөөр хэлбэл та дох туссан гэсэн үг. Хараа, баяртай мэдээ хүргэе. Би жирэмсэн болсон. Би юу н яага буруутай гэж. Өөрөөр хэлбэл та дох туссан гэсэн үг. Би сонсмооргүй байна. Би сонсмооргүй байна. Монгол улсын иргэн Ганбаатарын оргил та Монгол улсын эрүүгийн хуулийн 91-2 зааснаар бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн тул Монгол улсын эрүүгийн хуулийн 91-2 дахь заалтыг үндэслэн таныг 25 жил уучлаарай, сувилагчийн алдаа гарсан. Бид хариуцлага тооцсон. ялын тогтоолыг 2013 оны 6 дугаар сарын 13-наас хэрэгжүүлсвэ. Мөн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсвэ. Би бүх зүйлээс залхаж байна. Би бүх зүйлээс залхаж байна. Тэр надад үхэл бэлгэлсэн. Би тэрэнд ч үхэл бэлгэлсэн.